Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Mongolian Supermom блог нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ удаагийн дугаараасаа эхлээд зочин оролцох хэрэгтэй байгаа. Ингээ хамгийн анхныхаа зочинтой бүгдээрээ уулз. Mongolian Supermom блог нэвтрүүлгийн маань эхний зочин Болдбаатрын гэрэл чимэг 2006-аас 2010 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээд 2012-оос 2014 онд Малайз улсын Higher Education University бизнесийн удирдлагын магистр, 2016-аас 2018 онд South Seattle College урлагийн менежмент associate, 2018-аас 2019 онд Seattle Life Coach Training Academy мэргэжсэн амьдралын дасгалжуулагч, англи хэлний багш, номын зохиолч, Ladies Group-ийн админ, эмэгтэйчүүдийн хөгжлийн дасгалжуулагч, Америкийн нэгдсэн улсын Seattle хотод төвтэй Carpress компани удирдан ажиллуулж байгаа үзэсгэлэн төгөлдөр Зүүги Болдбаатар. Байна уу? Ингээд зочинтойгоо холбогдож байна. За ингээд Зүүги гэж хүн болгон одоо нэрээр нь одоо Facebook аккаунт нэрээр нь бол одоо маш мэддэг багтай эмэгтэйчүүд. За тэгээ энэ гайхалтай бүсгүй маань Ladies гэдэг 60,000 гишүүнтэй ийм группийг удирдан одоо авч явдаг. Гэртээ суугаа бүсгүйчүүдэд англи хэлний мэдлэг болгодог ийм гайхалтай бүсгүй байгаа. Тэгэхээр миний мэдих хүрээлэл бол ийм байна. Тэгэхээр одоо манай Зүүги маань өөрийгөө одоо сайхан үзээ сууж байгаа одоо үзэгчтэй сайхан танилцуулахгүй юу? За тийм. Сайн байна уу таяа? Намайг гэрэл чимэг гэдэг. Гэтэ 100 гэдэг нэрээр манд ерөнхийдөө их мэддэг болсон. Одоо чинь таяагийн маань мэдж байгаагаар болохоор би Facebook дээр Ladies гэдэг нэг группийг ингээд ажиллаулдаг юм админ байгаа. Гэхдээ яг миний өөрийн маань үндсэн мэргэжил бол би эдийн засагч мэргэжилтэй. Тэгээд одоо болохоор Америкийн нэгдсэн улсын Seattle хотод гэр бүлтэйгээ ажиллаж амьдардаг. Тэгээд яг одоогийн байдлаар болохоор Carpress гэдэг жижиг компанитай Америкт. Тэгээд энэ компани маань болохоор coaching, life coaching буюу амьдралын дасгалжуулалт чиглэлээр бас англи хэлний сургалтууд, тэгээд хэвлэлийн компани гэсэн 3 хэсгийг нийлүүлсэн энэ компани байгаа. Тэгээд энэ компани ямар ч сан Seattle-аас удирдаад ажилладаг. Тэгээд Монголд ихэнх хүмүүс маань байдаг. Тэгээ Америкт бас Америк ажилчдаа нийлээд нэг 20 хүний бүрэлдэхүүнтэй ийм компани байдаг байгаа. Тэгээд харин нөгөө талдаа болохоор Facebook дээр болохоор яг нөгөө Facebook-ийн админ гэдэг хүмүүс их мэдээд байгаа шиг үү. Үнэхээр мундаг дайчин бүсгүй, үнэхээр хөдөлмөрч гэж харагддаг надад. Тэгэхээр маш гайхалтай ийм бүсгүй маань ингээд бидний бас урилгыг хүлээж аваад ингээд бид хоёр ч бас өмнө нэг холбогдож байгаа техникийн гадаад болоод тэгээд яагаагүй. Тэгэхээр ямар ч гэсэн 2 дахь удаа өрөвч гэсэн ингээд одоо саналыг маань ингээд хүлээж аваад цагийн зөрөөгөө үл харгалзаад ингээд үзээ сууж байгаа бүсгүйчүүд эмгтээч үст өрөм зориг өгөөд тэгээ өөрийгөө танилцуулахад нэвтрүүлэгт маань оролцож байгаа бол маш их баярлалаа. Зүгээр дэлгүүр яах вэ? Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Угаасаа гахалтай мундаг хүмүүс зөндөх байгаа. Тэр дундаас Зооги гээд өрсөнд маш их баярлсан. За тэгэхээр Зүүгийн маань өөрийнхөө гэр бүлийг одоо танилцуулаад хэдэн хүүхэдтэй байдаг вэ? Тэгээд гэр бүлийн хүмүүс юу гэдэг вэ? Яаж одоо энэ их одоо ажлыг амжуулахад гэр бүлийн хүн одоо хэрхэн яаж дэмжиж байна? Тэгэд миний харж байгаа бол ээж хүн бас аюух одоо хүүхэд жоохон байхад гэрийн ажилдаа төөрөх тохиолдол их байдаг харагдчихлаа. Би өөр бас ээж болоод удааг болохоор яг энийг одоо хуулаад явж байгаа хүний хувьд биеэр мэдэрч байна. Тэгэхээр Зүүгийн маань энэ бүгдийг яаж амжуулж байна? Тэгээд хэр одоо мундаг одоо гэр бүлийн хүн одоо хэн бэ? Ямар одоо хүн бэ те? Танилцуулаач. За тэгээ. За манай гэр бүл дөрвөлээ. Би нөхөртөөгөө тэгээ 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Том хүн маань одоо 8 настай, 3 дугаар ангийн сурагч. Бага хүн маань 2 настай. Одоо яаж явдаг юм байна. За тэгээд манай гэр бүлийн хүн болохоор тагаач мэргэжилтэй. Тэгээд хоёр хамтдаа ажиллаа хийгээд ихэд явдаг. Тэгээд гэр бүлийнхаа одоо ажлуудыг яаж амжуулж ийм гэж тэр талаар ярих юм бол одоо жишээ нь манай хүүхэд хоёр хийдэг нэг тогтсон зүйлсүүдтэй одоо гэр бүлтэй одоо орой авч хийдэг ч юм уу тийм. Миний хувьд хоолнуудаа, өглөөний цай, оройны хоол
лайфтаг авч материал аваад нөхрийг оролцуулахгүй ингээд хийчихдэг. Манай нөхрийн хувьд чинь намайг оролцуулдаг зүйл гэх юм бол миний машин бензинийг бол ерөөсөө ингээд байн гэдэг би ингээд бензин шаардлагагүйгээр ингээд машинуудаа янз бүрийн гэх юм да. Машины бензин дуусгаад ирэх мачаа бензин харагдчихаар бензин хийх даачаар ингээд тавьчихдаг. Тийм хөө юмуд маш байдаг. Тэгээд тийм хаваараа тэгээд специфик ийм байдлаар ихэд өөр юм хийдэг юмнуудтай болсон. Тэрийг яг хийх юм гэдэг яг подкаст. Тэгээд ер нь манай гэрийн хувьд ч гэсэн хүмүүс яг багт ихээ хүн байсан гэртээ ингэж байхад тэгээд гэрээсээ ажиллаа гэдэг хэрэгсэн. Одоо тэр хэд нэг 2 нас хүрээд 6 сартаас дэйкер өгсөн. Тэрнээс хойш бид одоо нэг гайгүй суртаа ороод тэгээд яагаад аваад явж байна. За. Тэгэхээр манай Mongolian Supermom гэдэг блог нэвтрүүлэг маань болохоор эмэгтэйчүүд, өсгөөчүүдэд зориулсан, бийжүүдэд зориулсан тэднээс урам зориг өгөх, өчний дараах одоо сэтгэл хөдлөлт ч гэдэг юм эсвэл гэртээ хүүхдээ хараад сууж байдаг ээжүүд байдаг, бүтэн цагийн ажилтны ээжүүд байдаг тийм. Тэгэхээр ер нь бүхэл эмэгтэйчүүдтэй бас юм урам зориг өгөх юм зорилготой нэвтрүүлэг байгаа. Цаашлаад өөр хүүхэдтэй тэгээд мэдээчийн хэрэг ээж хүний ард, эхнэр хүний ард одоо нөхөр хүн тийм гэр бүл ингээд зөвхөөрөө багтчихэдэг нэг сайхан үг гэдэг штеп. Эмэгтэй хүний хатан ухаан дээр амьдралын ноён нороо явж ядгаа гэл тийм. Тэгэхээр ер нь бол яг бид бол бодохдоо эмэгтэйчүүд ягаа гой хөгжүүлвэл тэгээд Монголын одоо ирээдүйг болсон одоо иргэнийг одоо зөв хүмүүжүүлэх тэгэхээр одоо гол төлхөөр нь бид нар юм болоо гэж харсан. Тэгэхээр энэ нэвтрүүлгээ одоо хийж байгаа зорилго маань бас яг ийм байгаа шүү. Тэгэхээр яагаад бас өөрөгч уурж оролцуулсан бэ гэхээр яг ингээд агаар нэг зөв нэг чиг харсан хүмүүсийн хамгийн ихэнд одоо энэ бас нэвтрүүлгүүдэд урьж оролцуулаад үзэл бодол санааг гоё хуваалцвал одоо өдөө сууж байгаа эмэгтэйчүүд маань гэсэн урам зориг авахаа гэж бодсон. За тэгэхээр ийм байхaltaй бүсгийн одоо ээжигээ танилцуулах байх гэж бодож байна. Ямар мундаг ээж юу гэдээ одоо ингээд өнөөдөр ийм гоё мундаг амжилтанд хүрээд тий. Тэгээ бас Америк хүн болгол мөрөөддөг штэ Америк очиж амьдрах юмсан гэл. Тэгэхээр энэ гоё одоо нэг өсөндөө бас нэг шат ихсэн, оргилд хүрсэн тий. Өөрийнхөө хэмжээнд бас айгу мундаг олон одоо хүмүүс бас үлгэр дуурайл үзүүлээ явж байгаа гайхалтай бүсгүй ээж одоо ямар мундаг бүсгүй байдаг вэ. Тэгээ одоо ээжээсээ юуг нь үлгэрлэж дуурайж одоо өөрөө ээж болсныхаа дараа юуг нь одоо амьдралдаа хэрэгжүүлж байна. За тэгээ манай ээж сарын чимэг, эрдэнэ бүлийн сарын чимэг гэдэг. Манай ээж багшийн дээд сургуулийн төгссөн одоо бараг 21-22 тагаас бараг сүүлийн 30-40 жил ингээд багийн багш хийж байгаа. Ийм багш. Манай аав хоёулаа багш хүмүүс. Тэгээд манай ээж маань ерөнхийдөө миний хувьд маш их сайн багш гэж боддог. Тэгээд жоохон хатгай бол манай жахтан газруудтай Монгол Улсын хошоо зөвлөх багш гэж явдаг. Тэгээд хөдөлмөрийн гавьяаны улаан түмний одонтой тийм мундаг хүн байдаг. Тэгээд ээжээсээ ерөнхийдөө маш их зүйлсүүдийг суралцсан. Хамгийн гол нь амьдрал болон ажлын балансыг хийж манай ерөнхийдөө багасаа их зааж өгсөн гэх юм да. Тэр нь одоо жишээ нь юу гэвэл манай ээж гэр бүлийг сайхан авч явдаг. Өөрийгөө маш сайхан авч явдаг. Тэгээ ажиллаа маш сайн хийдэг тийм ямар мундаг. Харин тэгээд одоо манай ээж чинь баг одоо баг 60 хүрч байгаа хүн байна. Тэгэхээр тэрнээсээ сургуулаа багшилдаг. Тэгээд хүмүүс хаагаа айл хийдэг болохоор ямар битэн бэ ямар бие авч явсан бэ нөхөн болгон хэлдэг ингээд халааж ингээд үсэрсэн ямар үнэ бэжигас хэлдэг. Тэгэхээр үс-үсээ дандаа ойлгох бодлоо тэгэхээр хоёр үстээс тэгэхээр ингэж явдаг юм байна. Тэгээ хажуугаар бас нөгөө өөрийнхөө ажил одоо нөгөө эмэгтэй хүн ээж хүн эхнэр хүн гэхээр зөвхөн гэрийн ажил хийдэг биш. Тэрийг эвдээ гэрийн ажлыг чинь хоолундаа чингэр бүлээ сайхан авч явах хажуугаар өөрийнхөө карьерийг ээж маань маш их сайн хөгжүүлж чадсны үндсээр тэр мундаг зөвлөх багш мундаг хөдөлмөрийн гавьяаны тэднийг авч явсан болов гэж юу надад бодсон. Тэгэхээр ээж маань эмэгтэй хүнээр чи хаасан ээж хүн болсон гэсэн биш. Эмэгтэй хүн байдлаар яаж хийж хүн гэрийн хоол хийх хүн байх биш. Эмэгтэй хүн гэдэг чинь ээж
эхнэр хүн байхаас гадна мөрөөдөлтэй бас нэг хувь хүн байх хэрэгтэй. Тэгэхээр чи тэрийг дайгуулсан гаргаж ирэх хэрэгтэй. Аль алиг нь амжуулж чаддаг байх хэрэгтэй шүү гэж маш сайн сурсан. Өөр нэг юм болохоор ажил амьдралаа тохируулах. Манай ээж нэг хоёр ихээр зарчим байдаг. Нэг нь болохоор маш сайн унтаж нойр авах хэрэгтэй. Тэгээд ажил. Тэгээд гадуур спорт өсөж явах болохгүй. Заавал юм идчихээ. Тэгээд ажиллах юм гэсэн. Өсөж болохгүй нойр ууж болохгүй. Тэгэхээр энэ хоёрыг алдчих юм бол ингээд өвдөөд эхэлнэ. Тэр үед ингээд ажиллаж байгаа ямар ч үр дүнгүй болно шүү. Энэ хоолой сайн дээр нойроо сайн авч явах юм бол ямар ч ажил даваад гарна гэж ихэд олзаадаг. Одоо ч манай яг тийм бие маш сайн асар, эмнэлэгт маш сайн үзэл, хоолой сайн идэх ямар муу үнэхээр тийм ээ. Тэрийг хийгээд хаад ирэхэд одоо ч гэсэн миний ажил ирэхэд тийм шөнийн нойрыг маш сайн хэрэгтэй. Өдөр бол яг цагаа маш сайн ашиглаж ажиллах хэрэгтэй. Хоолойдоо цагт идэх хэрэгтэй гэх юм хэлээ гэж. Яа. Тэгэхээр мундаг ээж байна. Тэгээ одоо манай одоо ихэнх ээжүүд ч юм болохоор өөр хүүхдийн төлөө гэж өөрийгөө гаргах тийм. Эргээл харангуут нөгөө нэг эрүүл мэндэж тийм нойр хөвгүйгээр ингээд бас ихэнх Монголын ээжүүд маань хэрхий хинтийн байд харагддаг шүү дээ. Гэтэл бас нөгөө талаараа бас эрүүл мэндийн боловсролтой өөртөө одоо бол орчин үеийн ээжнэр одоо тийм хэлсэн тийм. Одоо өөртөө хайртай байвал хэр өөртөө хайртай байгааг шинжээр тийм. Тэгэхээр тэрийг одоо цаг үеэс одоо төрүүлж чаддаг одоо арга багш хүн байсан тийм. Тэгэхээр ийм мундаг ээжийн одоо мундаг ингэж явахаас одоо аргагүй ах гэж хэлсэн байх тийм. Баярлалаа. Эндэрсгээ манай төрөй. Тэгэхээр Америк ээжнэрийн үзэл бодол одоо хүмүүстэй хүмүүжүүлж байгаа арга барил. Тэгээд манай Монгол ээжнэрийн одоо хүмүүстэй хүмүүжүүлж байгаа арга барил хэрхэн одоо шаатай байна. Тэгээд бас юуг нь одоо Монгол ээжнэр одоо өөрсдийнхөө амьдралыг хөрснээр болгох зүгээр. Манай зүүгийн маань болохоор 2 хүүхэдтэй шүү дээ тийм. Баг нь 2 айлтай байсан. Тэгээд том нь одоо хэвтэй гэлээ 8 настай. Тэгэхээр одоо яг л 2 үе шатлал байна шүү дээ тийм. 0-5 насны нэг баг насны хүүхдүүд байна. Анхаарал хадгалж явах. Тэгээ яг одоо нөгөө сургуульд орсон тийм. Бас ингээд нөгөө сургуулийн боловсролыг яадаг. Энэ 2 насны хүүхдүүдийн яг энэ өөрийнхөө хүүхдүүдийн насны ингээд юм дээр л одоо хүмүүжил дээр одоо ээжнэр одоо яаж байгааг үйл хингийн найз хүүхдүүд харагддаг баг тийм. Тэгэхээр тэрээс одоо зөвлөж. Тэгээ би одоо өөрийнхөө эргэн тойронд одоо болж байгаа үйл явдлуудаас л одоо ярих юм л дээ. Ямар ч хоёр зүйлийг би сүүлийн маш их ажиллаад байгаа. Нэгдүгээр нь юу байна вэ гэхээр эцэгч одоо ингээд гадаа тоглоомын стадаар тоглож аав ээж хүүхдүүдээ авч тоглож байгаа байдлыг ингээд харахаар аав ээж нар өөрсдөө яг тэр жирийн тоглоомын стадаар тоглож юм тийм үү хүүхэд аав ээж яг нэг төвшин болчихсон юм байна. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо шинэ хүүхэд нь ингээд одоо өндөр төсөөлөөр гараад ч юм уу одоо болохгүй хийгээд гэж бодъё та тий. Одоо чинь би бол яах вэ? Тэгэхээр өөч буугаа чи болохгүй шүү чи гэдэг одоо юу хэлсэн. Харин Америкийн ээжүүдийн үед яадаг вэ гэхээр Hi Carla, excuse me, can you come down please? Гэдэг яг би ээж учраас заримдаа гэдэг юм байхгүй. Яг жоод би чамаас ингээд буугаад ирэж гэж байна. Чи миний хүслийг хүлээж аваад бууж ирнэ үү гэж юм хөө байдлаар ярьдаг гэсэн. Тэгэхээр нөгөө буцаад яаж нэг хүүхэд маань ингээд би буруу юм хийвэл ингээд загнуулдаг гэсэн зүйл биш. Хэрвээ буруу хийх гэдэг ээж маань яг надад сануулж өгдөг. Тэгээд тэр үгэнд би ингээд буугаад очих боломжтой гэсэн тийм яг ижил төвшин харьцаа байгааг харддаг. Тэгэхгүй байнгын захиргааддаг заримдаа мэдээж хүүхдийн буруу хийж байгаа онцгой тохиолдолд мэдээж чи тэгж болохгүй ингэж болохгүй шүү гэж зарим зөв. Гэхдээ их тохиолдолд болохоор яг нэг төвшин болж байгаа. Чи ингэж болох уу? Чи надад ингэж хийж болохгүй гэдэг ийм хөө байдлаар ярьж байгаа гэсэн. Хоёрдугаарт нь болохоор нэг гол юм ерөөсөө хайцахгүй байна. Хүүхдэд ерөөсөө хайцсан байхгүй. Тэр чинь яг хааллаар бодохгүй. Хайцсанлаа. Яг миний үедээ намайг жоохон байх үед ерөөхдөө бүр илүү хайцсан гэсэн. Одоо орчин үед багассан. Мэдээж нэг Азийн нэг зүйлүүд тийм шүү дээ. Одоо Азийн өөрөө болох хэвээр энэ ч болох хэвээр гэж юм тийм хүмүүс багш болох хэвээр инженер болох хэвээр хэмээн илүү өндөр цалин авч мөн тиймэрхүү эсвэл аав ээж нь баярлан бахархан тиймэрхүү
зүйлсүүд байдаг. Тэр маань болохоор нэг талаасаа бас Монгол улс маань, Монгол хүмүүс маань бидний үед ч юм уу ядуу байсантай холбоотой. Амьдралын хөшиг хүнд учраас миний хүүхэд сургуулаа төгсөөд мөнгө олох ажил хийх хэрэгтэй. Тэгвэл мөнгөтэй цалинтай залуу одоо мэрэгжил сонгоорой. Нэг хүний нэгтлэн болчих. Ядаж нэг газрын ингээд цалин бодоод тахад цалинтай байм байгаа. Нэг зүйлийн багшилчих ажил олох гэдэг нь тийм хөө гайлаа нөө мөрөөд гэдэг нөгөө яг хаангуудлаа одоо хэлээ өдөртний хоолтой бай. Хоол өндөө болчихгүй, мөнгөгүй болчихгүй гэдэг тийм айсандаа гараад сонголтуудыг амжилт хийлгдэг. Тийм учраас бидний одоогийн сэтгэлгээч гэсэн тэр хэрэг байсаар байгаа. Энэ болохоор яг амьдралын түвшин хамаагүй өндөр ч гэсэн ядуу хүмүүс байгаа юм. Мэдээж байгаа. Амьсгал маш ядуу хүмүүс байгаа. Гэхдээ гол юм нь юу гэхээр чи мөрөөд чи өөрийгөө нээ чи дэлхийг илүү сайн таньж нэг тэгээд өөрийнхөө ганцхан заяагчсан авьяасгэлээр тохирсон тэр зүйлийг хий. Тэгээд хийсээр ягаад чи аашигт хүр гэдэг тийм одоо хогтгоо маш их явдаг хаалцсан юм. Би яаж яг хүүхдийнхээ авьяасыг нээж өгөөд тэрнийхээ тусалж чамд хүүхд маань ирээд аашигт хүрчих гэдэг байдлаар ирэхэд хардаг гэсэн. Тэгэхээр бидний ч үед ямар байсан мэхээр би яаж ирээд хүүхдээ энэ мэрэгчлийг эзэмшүүлчих юм бол дуртай хийсний дургуйч байсан. Тийм бол хүүхд маань нэг хоньёо хоолтой байсан сантай болно. Ийм хоёр өөр бүтгэн яваад байна гэсэн. Тэгэхээр одоогийн би өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлэх гэж хичээж байгаа арга барил маань юу вэ гэхээр маш их сайн сонсъё, маш их сайн яриулъя, болохгүй бүтэхгүй, чи чадахгүй гэдэг зүйлийг аль болох хэлэхгүй байх. Үнэхээр болохгүй муу зүйл гарч ирж байгаа тэгэхээр маш мэдхгүй буруу гэж хэлсэн ш. Энэ яхад ингэж бодож байна гэдэг нь ууцаар бодож надад илүү хэлээд өгөөч, би илүү их сонсъё гэдэг яриулаад тэр арга энэ Америк хэмжээс илүү суралцж байна. Бас кинонд дэр гардаг штэ тийм нөө. Ер нь бас яг л одоо манай зөвийг ярьдаг шиг чамд нөгөө хүүхдээ ингэж гомдуулсан ч юм уу эсвэл хүүхдтэйгээ бүрхэлсэн тэгэхээр тэр хүүхдэд одоо хүүхдийн манайхан мадаа юм сүртэй чи одоо стендэрээ гэдэг айгүй л одоо нөгөө хүүхдийнхаа юм хамаагүй одоо нөгөө хүн гэдэг утгаар нь бид нар одоо манай хүүхд юм чинь гэж одоо ингэж хэлдэг бол Америк ч юм уу одоо барууны кинонууд дэрч тусдаа өрөөнд ингээд уурчтантай байж уурчлаараа би орч болохоо ярилцаж болохоо гэж хүүхдээ бас нэг айгүй тийм нөө чин хичнээн миний хүүхд гэж хурж өссөн ч гэсэн ингэж зөв хүн гэдэг утгаар нь айгүй гэж бас юм бол хүүхд бас айгүй хэмжээнээс бас эргээд нөгөө хүндлэл эргээд яг тэгж одоо харилцах суралцсан болов гэж бас анзаарч харддаг шүү дээ. Ер нь бид нар баг багтаа аав ээжигээ бидний хувьд ямар байгаасаа гэж хүссэн. Тийм л аав ээж буцаад байх хэрэгтэй. Гэхдээ бид нар яг амьдралын туршид мац сэтгэл даа тэгээд тэгж явах хэрэгтэй. Бид нар хүүхдүүдээ ер нь бол багтдаг. Бид нар хүүхдүүдээс энэ хүүхд чинь юу яаж чинь сонсоод байх хэрэгтэй. Яриулаад байх хэрэгтэй. Сайн сонс. Чи хүүхдээ чи дугаар ээж гэж. Түрүү нөгөө яриандаа ярьж байсан шүү дээ маань зүгээр. Ээж аавнаа одоо дээрээ бол хүүхдүүдийнхээ одоо нөгөө мэрэгчлийг өөрөө одоо амьдрахын тулд надад сонголтоор ингээд чи ингэх ёстой, мөнгө олох ёстой, ингэх ёстой гэж ингэж одоо нэгсэнд амьдралаа залруулахын тулд нөгөө ирээдүйн өсөлт мөрөөдлийг ингээд одоо харгалзахгүйгээр тийм энэ хүн ямар мөрөөдөлтэй вэ гэдэг нь байхгүйгээр шууд нөгөө би өнөө маргашийн хоолой ч юм уу ирээдүйд энэ хүний амьдралын баталгаа л гэдгээр харж ирсэн гэдэг шиг. Яг одоо ингээд гадаадд сурж байгаа оюутнууд ч юм уу манай зүрээ одоо бас хоёр улсад одоо тийм 3 их сургуулийг дүүргэсэн мундаг өсгөө байгаа шүү дээ. Тэгээд Монгол улсынхаа нэмбэл ингээд 4 их сургуулийг дүүргэсэн. Тэгэхээр мэдээж яг гадаадд байгаа оюутнууд ингээд сурахынхаа хажуугаар ажилладаг тийм цагийн ажлууд хийдэг. Би өөрөө одоо энэ Солонгост одоо магистрт одоо сурч явж байгаа. Ягаас одоо яг төслийн жишээрээс ингэж амьдарч байгаа. Тэгээд яаж одоо надад бол айгүй бахархалтай харагдаж байна. Хүмүүс одоо ингээд сурангаа ингээд яаж яах вэ гэж энэ ч айл үшээ бүх юмыг ингээд нэг тийм хэлсэн. Тэнгүүтээ бүр ингээд мөрөөд хүмүүс за одоо би ингээд энэ улстай нэг ийм л ажил хийгээ түрүүний нөгөө ээж аав шиг тийм ийм л ажил хийгээд ингээд одоо өөр бүтээл бодгийг боддог бол манай зүгээр жишээ хэсрэгээрээ өөрөө бүр
Америкт компани байгуулсан тийм өөрөө бүр ингээ маш бахархтай харагдаж байна. Тэгэхээр яаж одоо тийм зураал гэсэн үү зөвхөн ингээ зөв яаж энийг ингээ тогтоож байсан бэ? Энэ утгаас хамгаалж магадгүй бас яг зөвөр маань ингээ үзэж байгаа яг над шиг одоо бас ээж нар ч байх юм биш үү? Эсвэл одоо оюутан ээжүүд ч байх юм биш үү тийм? Эсвэл гадаадд бас зүгээр л сурж байгаа манай охид бүсгүйч үздэг юм байна. Илүү өгч ээж гэж тийм. За тий түрүүний ярьснаар ингээд маш бахархалтай байна гэж хэлж байна. Гэхдээ нэг би нөө Америкт ирсэнийхаа дараа ч юм Малайз суралцж байхдаа ч юм байнга ингээд нөгөө юунестер суугаад ингээд гоё ингээд хувцас хийх байсан байх. Сүлээл бүр төлж чадахгүй тэгээд галхаандас ажилладаг байсан би тоогооч хийдэг байсан. Гэхдээ хүмүүстэй хамт зэрэгцээж жижигхэн аазхан баах ингэхгүй зэрэгцээд ингээд хоол хийдэг. Ингээд гар мараа түлээл. Тэгэхээр ерөөхдөө мөрөөдөлтөө одоо ингээд миний хийж байгаа одоо зүйл бол ингээд ерөөхдөө дөнгөж эхэлсэн. Тэгээд цаашаа бол ингээд хаашаа хий явахыг мэдэхгүй. Тэгээд зорилго маань байгаа. Гэхдээ энэ хүртэл бас сүүлийн 10 жил гэсэн үедээ ер нь сүүлийн 8-9 жил бол нэлээд гэл авсаар л байсан. Тэгээд одоогийн байгаа байдал маань яг миний хувьд болохоор амжилт болчиход байгаа. Бусад гэхдээ Америкт байгаа олон олон мундаг хүмүүс тэмдэг байгаа. Тэгээд яг өөрийнхөө яаж амжуулж ирсэн талаасаа жоохон хуваалцъя. Тэгээд бусад хүмүүст маань ч гэсэн хэрэг болж магадгүй. Гэхдээ би хийсэн учраас зөв гэсэн үг биш. Зүгээр хинтийг ингэж амжуулж болж ирсэн байна гэдэг санаа. Тэгээд яг ер нь бол манаас яриаг төлөвчлөө уушлаа нэвтрүүлгийн одоо гол зорилго хин хин заахгүй болохгүй хөшгөөр төлөв тийм оролцож байгаа зочдын маань нэг авахгүй хөө танаа хадаад хүмүүс маань амьдралдаа би юуг нь хэрэгжүүлж болохоор одоо сайхан бол шүүлтүүрээр өөрөө өстөө өөрөөсөө ингээд хангаадаг үерсэн шүү дээ. Тэгэхээр одоо тийм оюунлаг нийтмэд бол хангаач хаа гэж бодож байна. Тэр санаа доороо тийм. За тэгээ миний хувьд болохоор яг хамгийн нэг хүнд байсан үе маань Social College орчихсны дараа ер нь ороо бичсэн жирэмсэн болсон. Багт гож ирсэн болоод тэгээд нэлээд хүнд эмгтэн хөлт чинь юм л тийм хэлээ шүү дээ. Хорттой ашиг хорттой байсан. За тэгээд тэр үед машин байхгүй, юу ч байхгүй автобусаар 2 цаг гаруй хичээлээ явчихдаг. Тэгээд хүү маань бас байгаа. Тэгэхээр хүүгээ нөхөр бит хоёр чинь ингээд зохицуулахын тулд би өглөө бүр нөгөө 6-8 цагийн хичээлүүдэд 9 цагийн хооронд хичээлүүдэд сууна. Хүмүүсийн хичээл маш их хийж таадаг хичээлүүд маш орой авдаг хичээлүүд зөвхөн өдрийн дундаж хичээлүүд байгаа. Тэр хамгийн ихний хичээлийг нь үзээд тэгээд хүү маань гэртээ байгаа байж юм. Тэгэхээр би өглөө автобусанд 5 автобусанд суугаад 7 гэж хичээл дээр очиод байсан. Тэгээд автобусанд суугаад яаж яагаад манай өмнө өмөрсгөр ингэ бууч гэдэг автобусаас бууч нэг хоцорч байгаа бол дараагийн автобус бараг 30 минут дараа гэдэг. Тийм болохоор буухгүй хатгуурай гэх. Хамгийн юм ингэ байгаад буучгүй хичээгээд тэгээд явдаг. Тэгээд 9 цаг 3 цаг хичээлдээ сонссны дараа гараад ингээд манай нөхөр маань хүүтэй маань хамт ингээд гадаа машинтраа хүлээж идэг. Тэгээд намайг аваад гэрээ гадаа авч буулгаад тэгээд бүхэн ажилтаа явдаг. Тиймэрхүү байдлаар юм явдаг байсан. Тэгээд төрсний дараа ч гэсэн ер нь бол маш их хүндээс нөхөр маань буцаад ажилтаа гарахаас гарахгүй. Яагаад бүхэн ажилтаа гооцоосаа асуудал хөндрөв. Тэгээд яг ганцаараа аав ээж минь байхгүй, найз нөхөд байхгүй. Яг хүний газар ингээд хүүхдэд тэргээл юм яахаа мэдгүй байх чи аюу хэцүү юм лээ. Тэгэхээр тэр үед хүмүүс рүү стад энийг яа тийм бол тэрийг яа тийм бол гэж хэлээд маш асууж байсан. Тийм. Тэр үед би юу гэж бодсон бэ? Ерөнхийдөө одоо хүртэл миний баримтлагтай нэг зарчилсан юм уу гэхээр хэрвээ хин нэг энийг өмнө хийж чадчих байсан бол би ч гэсэн чадах боломжтой гэдэг зарчмыг хэлдэг бүх юм ингээд баримтлагдаг гэсэн. Хэрвээ хин нэг гадаад улсад хоёр дахь хүүхдэд төрүүлээд туслах хинч байх нөхөр ажилтай тийм хүмүүс туслахгүй гэсэн үг биш. Маш их хийж байгаа. Тэгээд ажиллаа гэдэг байгаагүй. Одоо аав чинь байхгүй. Энэ үед тэр хүүхдээ гаргаад ингээд чадчихсан бол би ч гэсэн чадна. Яагаад гэвэл надад ажиллах гарахгүй бүх зүйл байгаа юм байна. За тэрний дараагаас сургалтын төлбөрөө
одоо төлөх чадахгүй болоод ингэж хэлсэн шүү дээ. Одоо бүгдээр л авчаа. Тэр үед одоо сэтгэлэг авах бүгдээр хийсэн. За тэгээд сэтгэлтэй материалуудаа өгвөл ингэх үедээ хэрвээ хин нэгэн нэг том хүүхдээ нэг бүр нэг тэгээд дөнгөж төрсэн хүүхдээ байгаад хажуугаар хичээлдээ яваад онцгой сэтгэлэг авах боломжтой байдаг юмар би ч гэсэн тэрийг наавна гэж хэлээд шандаа. Тэгээд ямар ч гэсэн сургуулаа софтвер хэлж явахаар сэтгэлэг аваад зогсчихсан. Тэгэхээр ерөнхийдөө би юм уу би чадахгүй хаа гэдэг ойлголтыг асаад хэрвээ хин нэг энэ боломжтой зүйлүүд би ч гэсэн чадна гэдэг өөрийгөө зориулаад өгөхөд яг тэр хэвээр хүн явдаг юм лээ. Зоригтой илүү зоригтой юм. Тэгэхээр хүүхдээ гаргасны дараа ээж бол бүр тийм болдог шүү дээ. Өөр нөгөө зорилго нэмсэн тий. Тэгээ би зөөгийг сайн чи яг ингээд бас би бас яг энд ингээд төрсөн. Тэгээд бас ингээд яг адилхан ингээд яваасаа яг ингээд хэлийн чандаад байгаа ингээд гэр бүлээ ээж нэр тий. Ялангуяа гэр бүлээд аав нь ажиллахгүй бол угаасаа асуудал үүсгэрчээс ингээд яг адилхан ингээд бэрхшээлүүд гардаг юм байна. Тэг ингээд анзаараад сонсож байгаа. Тэгэхээр би бол яг тэр үедээ бас ингээд хичээлдээ яваад яг адилхан л байж ер нь ингээд анзаарч байхад тэгсэн мөртлөөсөө би одоо яг ямар сэдв рүү орох гэж байгаа вэ гэхээр сэтгэл готрол гэдэг нөгөө эмэгтэй хүн төрсний дараа яагаад сэтгэл готрол болчихсон юм бэ те яаж юу нэгнээс одоо гарах юм бэ гэж би бол өөрөө болохоор одоо сонсчихсан мөртлөөсөө би бол арай орохгүй хаа гэж бодчихсан төрлийг хүн тэгсэн чинь л өөрөө эмэгтэй хүн чинь өсвөл эмэгтэй л хүн өссөн байна. Би өрнээс ингээд өчний дараа хэмзэг болчихсон юм. Маш их завгүй ингээд байгаа мөс хүүхдээ хараад аягүй гоё яаж чагаад мэдэрч байгаа мөс биеийн жин ингээд угаасаа одоо ингээд өчний эмэгтэй хүн угаасаа бүхэл хүн тэгээд багцсан юм ингээд жин юмсан байдаг тийм. Тэгэл ингээд өөрийгөө толинд харахад миний хувьд би өөрийгөө танихгүй болсон. Тэгэл аягүй ингээд нэг сэтгэл готарч ирсэн. Тэгээд ингээд найзуудтай нөхөртэй хэлэхээр бас чадахгүй тийм. Тэгээд найзуудтай би ингээд ах юм одоо яах вэ гэж ингээд яг зөвгийн маань одоо маш чиг ийм зүйлийг одоо тулгарч ирсэн нөө хэрвээ ингээд тулгарч ирсэн бол хэрхэн яаж даван тулж ирсэн бэ? Би одоо ээжүүд маань үзээс сууж байгаа. Эгийг нь яг ингээд тэр шугуултай авах тийм. Магадгүй дөнгөж ингээд төрсөн ээж үзээс сууж байгаа ч юм уу. Тэгээс тэр ээжүүдэд зөв өгөөч. За тэгээд чамаасаа яасан бүрээ бүсний дараа юм аа. Oh my god. Бүсний дараа хөөсөө нэгцсэн. Миний бодлоор эмэгтэй хүний яг жиргсэн байх үе биш юм. Төрсний дараа нэг сар хамгийн амьдралын хамгийн эмзэг үе байдаг гэж бодоод байгаа. Спис ханааны хувьд ч гэсэн, би физиологийн хувьд ч гэсэн гормон гэж нэг айхтар юм биш үү тий. Энэ бол энийг бол бүр хийж яаж чадахгүй гэж байгаа. Тэгэхээр гормоны өөрчлөлт эсрэг ийм ууж болно. Тэрнээс энэ бол ингээд байгалаасаа хийх хэрэгтэй юм болчиход байгаа байхгүй. Би сэтгэл хөдлөлтгүй хүн гэж ингээд тэрийг блоклоо харах ерөөсөө гомсон. Би бол гайгүй мэдсэн байхгүй. Эмэгтэй хүүхдийн стрессын хадраа их баг хэмжээгээр тэрийг бол мэдэрнэ. Гэхдээ тэрийг нөхөн би яг сэтгэл хөдлөлт автоматик үгүй юу гэдгээ мэдэрч чадчих юм мэдэрч чадчих нь юу гэдгийг таньж чадчих юм гэдгийг байгаа байхгүй. Окей. За тэгэхээр би ч зөндөө уйлсан уйлаад гэдэг үстэй тэгээд аюух нөө Монгол дуу сонсоод ингээд би хүүхдэд хэлж уйлаад гэдэг нь аюул санаа ингээд зүгээр яалаа би зүгээр нэг ээжийн тухайч дуу мууч бишээ зүгээр нэг Монгол дуу сонсож байгаа ингээд уйлаад гэсэн. Тэр бол гормоны өөрчлөлт байхгүй. За тэгэхээр төрсний дараа төрснөөс өмнөх буюу одоо хүүхэд билээ томцсны дараа бид бие физиологи гормоно бүх юм өөрсдийн сонголтоо ингээд өөрсдийг хийх боломжтой болчихдог. Яг жирэмсэн байх үед одоо төрсний дараах нэг одоо хэдэн сар бол яагаад ч бидний нэг контрол авах боломжгүй нэг контрол боломжгүй тийм зүйлс бодож хөвчөж байгаа байхгүй. Хүүхэд маань өсөөл бид нар тэрийг жижиг байдлаар том байдлаар хийсэн хүүхэд маань яг ийм зэрэг өсөөл би зовсон гэсэн байхгүй. Бидний бие хүүхэд контролж байна гэсэн. Хүүхэд гарчсны дараа болохоор яг нөгөө эмэгтэй хүний бие физиологи савууд ингээд буцаад агших, буцаад энгийн байдлаар буцаж тэр болгоно чинь бие физиологи маань бидний зөвшөөрлгүйгээр буцаад удирдах байна гэсэн. Тэгэхээр бид нар контрол хямдтай авах даруй ус шимгэж үзсэн. Яг энэ дээр бүр
яаж өөрөө консалт хийгүйгээр хяналтаа алдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хяналтаа алдаад гэвэл одоо жишээ бидний хэлгэнүүд харгалт явуулна тэгээд сэтгэл санааны готрол явуулна. Тэгээд хүүхд төрсний дараа яадаг вэ? Тэнд чинь усан байхгүй хэд хоноо гэрээсээ харахгүй найз нөхдөдөө тэгээд нойргүй хитэн ээлжнээс харуулна тэгээд нүүр амаа бодход байхаа шүдээ байх тийм зүгээр ятгал үнэн. Тэр үедээ одоо чинь юу зүйл ямар ч хүндээ тэр үедээ бидний байж байгаа хамгийн нөгөө доод зэгтээ очсон байх гэсэн. Мэдээж бид нар дахиад тэгж доод зэгтээ очих одоо нөхцөл байхгүй. Яг тийм болсон. Гэхдээ тэр муухай зам мэдээ тэгээ онцгүй аглаа гэсэн өгтөөсөө биш. Зүгээр энэ явах хэвээр зүйл яваад өнгөрч байна. Туулах хэвээр зүйл явж байна гэсэн. Тэгээ бид нар би сая лайкчаас бүгд юу хийсэн бэ гэнэ? Сэтгэл хөдлөл авчтай. Ойлгох, инээх, баярлах, гомдох эдгээр чинь зүгээр амьдралын хэлний байх хэвээр зүйлсээр гараад ирэхэд гарч ирэх хэвээр зүйлсүүд гэсэн. Тэгэхээр бид нар өөрмөр явж би өөрөхгүй байна. Яаж өөрөхгүй хатж ийнэ гэж юм уу тийм. Өөрмөр өөрөө хахгүй байна. Цаагаад бид амьдрч байгаа doktor гарч ирэх хэвээр зүйлс гэсэн. Тэр бүх зүйлүүд миний хувьд ихэд яаж байсан бэ гэвэл мэдээж хүндэсний хүнд байсан. Яаж яг хэлбэрчээж байсан бэ гэвэл найзтайгаа ярилцдаг байсан тусламж өгдөг байсан гэсэн. Америк найзууд маань байна л да. Тэгээ би тусламж аваад уцтаа. Одоо бид нар чинь аюул хүмүүсээс санаад авах тусламж өгдөг шүү дээ. Тусламж аваад би ингээд маш их ядраад байгаа болохоор надад ингээд хоол хийгээд өгөөч гэдэг ч юм уу тийм. Надад би ингээд 10 гэдэг чинь манай гонцсон манай хөлт ингэ тэрвэд өгөөч гэдэг огт санаа зовлохгүйгээр тийм бусдаас тусламж надад маш их тусалж байсан. Яг ч жоохон амрах яг ч санаа зовлохгүйгээр усан байх боломжуудыг гаргаж ирж байсан. Тэр бол хүмүүс надад бага аа. Яг хоёрдугаар нь болохоор би нэг хийдэг зүйл нь болохоор нөө тэмдэглэл хэмжээ өөрийнхөө дотор болж байгаа болгоныг би тэрийг бүртөө гарах боломжгүй хүн болгонд гараад авах боломжгүй. Яг үндэ юу болоод байгааг ч ойлгохгүй нөхцөл тэмдэглэл бичээд зүгээр суухаар нэг төр болоод байгаа бүх зүйлийг гарч ирдэг. Хинч намайг шүүхгүй, хинч намайг юу яриад байгаа юм бэ гэсэн царай гарахгүй. Зүгээр л би өөрийнхөө дотор байгаа зүйлсүүдийг гаргаад ихээр яг юу болоод байгааг ойлгож ямар асуудалтай байгаагаа ойлгож ирнэ гэсэн. Тэгэхээр энэ хоёр надад маш их тусалж ирсэн. Тэгэхээр манай ээж нар өсвөөс оролдоод үзээрэй. Тэгээд хинээс тусламж авахаас битгий санаа зовоо. Яг энэ бол таны хамгийн тусламж хэрэгтэй энэ үе. Тийм учраас энэ үедээ хайртай хүмүүсээс санаа зовдгоо тусламж аваарай гэж хэлэв. Тайхаа ингээд лайф коуч вэ амьдралын одоо коуч гэдэг одоо ийм гоё одоо зөв суралцаад хүмүүс одоо ингээд баар зөвлөөд ингээд одоо уран бас амьдрах одоо ихтэй ийм гоё одоо зүйлийг хийгээ явж байгаа. Тэгэхээр энийг яг одоо мэддэг ч юм байгаа, мэддгүй ч юм байгаа. Тэгэхээр яг энэ одоо яг юу болохгүй яг ямар одоо зүйлүүд юм эсвэл одоо сэтгэлзүйчээс өөр юм уу сэтгэлзүйч ч юм бидний нэг хэрэгэл шүү дээ. Тэгэхээр энийг өөрийнхөө одоо энэ шинэхэн одоо тий ажил мэргэжлийнхаа одоо мэдээллийг манай өдөрчдөг байхгүй юу? За тэгээд би 2000 сая 10 оны 7 сарын 30-нд сургуулаа төгссөн. Тэгэхээр яг Life Coach Training Academy гэдэг ийм Life Coach буюу амьдралын дасгалжуулагч гэж яг монголоор шүү дээ. Тэр мэргэжлэр төгсөдөг энэ сургуулаа төгсөөд одоо мэргэжсэн одоо дасгалжуулагч болсон байгаа. За энэ маань яг ямар очигтай вэ гэхээр би яг одоо consulting буюу зөвлөх үйлчилгээ psychologist буюу сэтгэл зүйч тэгээд life coach буюу амьдралын дасгалжуулагч энэ гурвын ялгаагийн жоохон тайлбарлаж илүү их хэлбэрээр хэлж бодож байна. Ерөнхийдөө consulting буюу зөвлөх үйлчилгээ яадаг вэ гэхээр ямар нэгэн компани ч юм уу хувь хүн богино хугацааны ч хугацааны зорилго тавиад тэрэндээ хүрэхэд нь зөвлөх үйлчилгээ маань степ нэг бүр алхам нэг бүр яг хажууд нь хамтдаа яваа заагаад өгдөг тийм бүр жижиг одоо ийм үг хэл одоо энэ алхмыг хийгээд гэж байна. Тэр ахны зөвлөх үйлчилгээ consulting гэж байна. Psychologist сэтгэл зүйч маань гэдэг голлон сэтгэл зүй маш том салбар шүү дээ. Голлон юу ажилладаг вэ гэхээр бидний өнгөрсөн тохиолдсон зүйлсээ why яагаад ийм зүйл тохиолдоод би ингэсэн. Яагаад юм ийм гэсэн бидний өнгөрсөн тохиолдсон маш олон зүйлсүүд бидний амьдралын одоогийн байдлыг нэг хэмлэж байгаа шүү дээ. Хэвэн нэгээс бодоход. Тэгэхээр тэр болгон руу буцаж очиод тэр болгоныгоо одоо solve хийгээд
одоо тиймэрхүү байдлаар ажилладаг гэсэн. Одоо өнгөрсөн болсон зүйлсүүдийн эвлэрээ за одоо ингээд буцаад ирээдүгөө одоо явъя гэдэг гэсэн. Яг өнгөрсөн зүйл бидний ингээд татаа чангагаар байгаад бид нэг уршаа тэмэрч чадхаа болж байна. Тэгэхээр тэрийг сэтгэл зүйч маань хэд олон хийж байгаа. Тэрнээс ч олон зүйлсүүд би лайф коучинг юу гэхээр яг тухайн хүн хаана байгаа гэдгийг тодорхойлох тусдаг гэсэн. Бид нар нөгөө ингэдэг штеп хаана байгаа тодорхойлох муу зэрлэг ихэд ойлголт багтай. Яг үгээр одоо чинь монголчуудын нэг том жишээ бий тээ. 800 жилийн тэртээ Чингис хаан бид нар Чингисийн өөрсөд ингээд яриад байгаа. Нэг түүхээр маш их багтдаг гэсэн. Яг одоо бид нар хаана байгаа юм бэ? Олон улсын төвшин бид нар хаана зогсоод байгаа юм бэ? Яаж бид нар цаашаа өргөжлөж явах хэрэгтэй нэ гэж тодорхойлохгүй. Яг өнгөрсөн түүхээрээ бахархан маш зөв. Гэхдээ өнгөрсөн түүхээр гайхалтай байж гэсэн бид нар одоо яг ямар төвшин байна? Яаж цаашаа явах бид нар хөгжиж чадах юм бэ? Магадгүй өнгөрсөн шиг гайхалтай видео бүтээж чадах юм бэ? Гэдэг тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр миний одоо нөхцөл байдал юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд ярих юм бол өмнө би ингээд хүүхд гараад байхдаа ийм байсан, нэг ийм байсан гэж ярьдаг. Гэтэл одоо хүүхд гаргаад хүнтэй суугаад за одоо ингэ төстэй 2-3 жил суусан дараа таны та яг хаана байгаа гэж хэлсэн байна. Одоо би одоо хүүхдтэй маань ийм байна. Тэрийг тодорхойлох чинь зориулсан маш олон асуудлуудыг асуугаад тэгээд цаашдаа явах зорилгоо тодорхойлох чинь асуугаад би одоо ийм зүйлсүүд хиймээр иймээр зорилгоо тодорхойлоод яг таны хажууд чинь яваад тэгээд тасгалжуулагч гэж байгаас асуух юм тасгалжуулагч тарьч өөрөө тэмцээнд орсон. Тэгээд тасгалжуулагч яаж олцох вэ? Хэрхэн хүчтэй олцох вэ? Яаж яахтай байх гэдэг нь бүгдийг зааж өгдөг. Тэгэхээр лайф коуч тийм тэгээд хажууд нь явж өгдөг. Тийм хүн. Тэгээд Монголын Америк болохоор нэг 10 жилийн өмнөөс хэлээд нэлээ хүчтэй болж ирсэн. Одоо лайф коучгүй хүн Америк зүйл байгаа болж энэ хүмүүс бас тийм байх тийм. Монголд болохоор сүүлийн нэг жил нэлээ та коучуд бас орж ирсэн мэлээ. Тэгэхээр юу ч баярлсан. Түрүүс хоёлаа нөө яран донд яригдсан шүү дээ. Тэгээд бидний эцэг эхчүүд маань ингээд одоо за амьдралаа залгуулахын тулд нөгөө нэг мөрөөдлийг юм байхгүй зүгээр л нөгөө өнөө маргааш амьдралаар түрүү нэг яран сэдв дээр орж ирсэн шүү дээ асуултан дээр тийм. Тэгэхээр за хүүхдүүдээ бид нар одоо яг тэгж юу яах юм бэ наа хүмүүжүүлээд одоо ингээд ирээдүг нь ингээд одоо тэр талаар анхаардаг юм бол одоо харин бид одоо өөрсдийгөө ингээл энэ чигээр нь ингээл уурсгалаараа ингээд за одоо бид нар ингээд өнгөрсөн юм шүү дээ гэдэг ингээд үлдээх үү эсвэл бид нар ингээд үгүй бид нар одоо энэ ёстой ш тэгээд тийм би одоо айгуу дургу жишээ авч яриа л та. За би ингээл одоо тоогооч хөрөөж байсан чинь намайг ингээд зүгээр эдийн засагч болсон дээ. Зүгээр л нөгөө чамд чи санхүүгийн хүн болох ёстой байхгүй юу тэгээд ямар сонирхолгүй юм бэ. Тэгэл нөгөө за би одоо уус энийг хийгээл би ингээд амьдрал ингээд угаасаа л ингээд явъя да өөр одоо надад сонголт өггүй гэж бодоод сууж байгаа хүмүүс байгаа ч юм байна мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би хүмүүс одоо амьдралаа өөрчлөх болов одоо тийм их энэ ганцхан мэрэгчлэр биш шүү дээ. Бүх зүйлс дээр байх гэж би бодож байна. Тэгэхээр одоо амьдралын одоо тасгалжуулагч хүний хувьд ч гэдэм үү тийм манай зөвгийн маань одоо энийг тайлбарлаж бас ингээд энэ дээр зөвлөгөө өгч бид нар одоо өөрсдөө өөрчилж биднэрт одоо тийм одоо ирээдүй одоо тийм байгаа юу одоо энийг юу гэж хэлвэл одоо би аяга бас яг оногц зүйлтийг асууж бодож байна. Тэгэхээр би таны санааг ойлгож байна. Энэ нь ойлгосон. Миний хамгийн түрүүнд хэлцээд танд амьдрах хугацаа байгаа бол танд мөрөгдөх боломж байгаа. Бид нар сарт байгаад маргаашны тухай маргааш нэг өдөр амьдрах байгаад маргааш нэг юм мөрөгдөх гэж байна. 10 жил амьдрахад 10 жил бид нар чинь бүгд одоо залуу хүмүүс шүү дээ. Одоо ерөнхийдөө хүүхэд баг байгаа хүмүүсийн хувьд насан дээр нэг ерөнхийдөө нэг 20-аас 35 насныхаа ер нь байж дээ бидний үеийн хал гэсэн үг тийм 35 насны хүүхдний баг дөнгөж төрөөд ингээд гэсэн үг тийм. Тэгэхээр одоо магадгүй биднес яг нөгөө мөрөөдлөө өөрийнхөө хийх боломж нь гарч ирсэн гэж магадгүй. Одоо бид нар магадгүй өөрийнхөө шийдвэрээ гаргах боломжтой цаг замж ирсэн гэж магадгүй. Одоо миний хувьд эдийн засагч мэргэжилтэй боловч би одоо яг ажиллаж байгаа ажлын англи багш лайф коуч чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр би эдийн засагт яагаад орсон бэ гэхээр мэдээж
Мөнгө олохын тулд нэгтлэн болохын тулд болоо шүү дээ. Тэгээд бодлоо шиг тултай заах юм. Гэтэл тэр яагаад өөрчлөх гэж би ингээ 10 жил яваад зин дүндээ би яг одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийгээд энэ дээрээс унжих гэсэн. Тэгэхээр мөрөөдөх болон бидэрт бүгдээрээ юм байна. Тэгэхээр би ээжүүдтэй юу гэж хэлмээр байна вэ гэхээр ээж хүмүүс, эмэгтэй хүмүүс бид нар бүгдээрээ маш их заагүй, хангалттай заагүй хүмүүс юм л дээ тий. Гэхдээ бид нар хэний төлөө заагүй байдаг вэ гэхээр дандаа бусад хүмүүсийн төлөө заагүй. За хүүхдийнхаа энийг тгий, гэр бүлийнхаа хоолыг хий, за нөхрийнхөө энийг тгий, за тэгвэл нэг би аюул заагүй байгаа гэдэг бүх юм бусад хүмүүсийн төлөө хийдэг. Тэгэхдээ жоох нэг ганц нэг цаг суух зав гарангуут нь захтай болчихж тэрний юм гэсэн хийгээд явдаг. Гэтэл чинь зав гараад байгаа биш. Зав гарах гэдэг чинь биднэрт бүр тохирохгүй. Харин тэр цагийг за одоо бусдын төлөө хийж болсон. Би өдөрт гарч байгаа энэ жоохон цагийг одоо би өөрийнхөө төлөө заагүй бай. Өөрийнхөө ирээдүйн төлөө, өөрийнхөө хөгжлийн төлөө, өөрийнхөө мөрөөдлийн төлөө заагүй бай гэж шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар хоногийн 24 цагийг бус хүмүүсийн төлөө заагүй байсараа өнгөрөөчихөө бидэрт яг үнэ мөрөөдөх цаг хугацаа, мөрөөд орон зай, мөрөөдлийн тухай бодож очих хэрэгцсэн гэсэн зорилго нь байна. Тэгэхээр өдөрт ганцхан цагийг зөвхөн өөрийнхөө мөрөөд зорилгын төлөө зарцуулаад үзээрэй. Бусад яг бүх цагаа гэр бүлдээ, гэр орноо цэвэрлээд, хоо дундаа хийгээд ингээд зарцуулж болно. Гэхдээ зөвхөн ганц цагийг одоо жишээ ямар ч зорилготой хүн гэж болно шүү дээ. Мундаг ойлчин болъё те, мундаг дизайнер болъё, мундаг экспертер болъё гэх үү те. Өдөр ганцхан цагийг тэр жил 365 цагийг зарцуулахад мөрөөдлийн хадлаа ямар их юм хийх юм бэ? Зөвхөн нэг жилд шүү дээ. Тэгэж боломж байна. Жишээ хүүхдүүд залуухан эмэгтэйчүүдийн хувьд бас байна л да. Яаж юм бэ гэхээр ажил хийдэг хүмүүсийн хувьд харахад өглөө ажилдаа яваад орой 6 цаг хүртэл ажиллаад гэртээ ирээд маш их ажиллаа, ядарлаа гэж зогт үзээд тэгээд унтах тиймэрхүү нэг эмчилгээ сайн хандаад байгаа байхгүй юу? Харин би юу зөвлөх вэ гэхээр тэр ажил хийж байгаа гэдэг чинь та мөрөөдлийн хатдаг хийж байгаа хин нэгийг зориулаад хийж байгаа хин нэгний мөрөөдлийг илүү сайхан болохын төлөө биелүүлэхийн төлөө та ингээд 8 цаг ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр гэртээ ирснийхаа дараа гарч байгаа цагийг маргааш нөгөө хүний ажлыг сайн хийхийн тулд амархан зориулах биш. Харин би одоо нөгөө хүний юм хийгээд болцсон. Тиймээс яг одоо би нэг цагийг өөрийнхөө мөрөөдлийн төлөө бас зарцуулаад үзье гэх хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн өөр тэгээд өдөр ганцхан цагийг гаргаад ирэх юм уу нэг мөрөөдөл биш мөрөөдлийн зорилго гэдэг дараагийн ахлах мөрөөдөл байх тийм гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар бас ойлгоо. Ямар гоё юм бэ те. Ингээд зүйтэй ярилцахаар аюу гоё тийм урам аваад те. Тэр ингээд аюу тийм сэтгэл ингээд нэр тийм штэ. Яагаад болохгүй гэж те. Аюу тийм те. Аюу тийм гоё урам өгч яаж чарахгүй нөгөө бас амьдралын нөгөө тасгалжуулагч гэдэг хүний өнцгөөс ч юм уу эсвэл одоо маш олон эмэгтэйчүүдтэй те. Тэг одоо зөвлөгөө өгдөг хүний өөрөөс харахад ч гэсэн ингээд ярилцах аюу гоё юм надад үнээр их урам авч जैन бас дээрээс нь ингээд ярилцаал ингээд баймаар санагдаад байна тэгээд ингээд харалтаа ингээд бидний бас ингээд одоо бэлгэж байгаа нэвтрүүлэг маань тодорхой одоо минут яг байх хэвээр тэгээд би хоёлаа ерөнхийдөө тэрэндээ одоо өгсөн бараг хэлгээр явж байна. Тэгэхээр энэ бол санаа зовх асуудал биш үү? Хамгийн гол нь бид нөө энийг анзаарахгүй ингэж нөө яриандаа орж штэ. Тэр л айгуу гоё байна. Тэгээд илүү олон асуултыг асуумаар байна. Харамсалтай нь ингээд цагаас ингээд дууссан байна. Тэгэхээр би магадгүй дараа нь ингээд дахиад ингээд зүгээрээ холбогдох баха. Тэгэхээр бол бид хоёрын хувьд гэх юм бол ерөнхийдөө бол ингээд өсвөчүүд ээжүүдтэй бас төрсний дараах одоо сэтгэл хөдлөл одоо бас хэрхэн ангижрах вэ гэдэг хүүхдүүд бас 0-5 5-аас 5-аас одоо 8 насны хүүхдүүд ч юм уу 9 насны хүүхдүүд ингээд тэр төвшин насны одоо хүүхдүүд хэрхэн хандах вэ? Манай одоо Америк нэшнэр гэдэг бол манай Монгол нэшнэр гэдэг энэ одоо ярилцлагыг хөрвж байна. Тэгэхээр үзээ сууж байгаа ээжүүд маань магадгүй аауд ч гэсэн үзээ сууж байгаа гэж бодож байна тийм. Тэгэхээр бас нэгийг бодоод өөртөө аппел ухаанаар хандаад тэгээд амьдралдаа бас нэг ч хүн
хэрэгжүүлэхтэй гэж бодож байна. Тэгээ магадгүй би бас ингээд ярихыг хүсчээсэн зүйлийг асууж амжаагүй бас гэж магадгүй. Тэгэхээр зүгийн маань энэ одоо сүүлийн одоо хормыг одоо зүгэл үүдээ тэгэхээр үдээ сууж байгаа төсвөлчүүдтэй ч юм уу тий юу гэж хэлмээр хийх гэсэн зүйл байна. Магадгүй гэр бүлийн хэмжээчтэй юм тий. Хүмүүс намайг ингэж асуудаг л яагаад тийм эмэгтэй хүмүүстэй ажиллах юм бэ гэж асуудаг. Эрэгтэй хүмүүс англи хэл заалгамаар байна. Хүүхдээ ингэмээр байна гэдэг үзэг. Гэтэл миний гол зорилго гэх юм бол би ийм үг сонсч ирсэн. Marriage Fraser гэсэн үг байдаг лөө дээ. Хэрвээ та нэг эрэгтэйг одоо боловсралтай болгож чадвал нэг эрэгтэйг боловсралтай болгоно. Харин нэг эмэгтэйг боловсруулж чадах юм бол нэг үеийг тэр чигт нь боловсруулж чадна гэж хэлж ирсэн. Тэгээд магадгүй гадаад улсад амьдарч байгаа монголчуудын хувьд ч юм уу гадаад улсад амьдарч байгаа гэдэг нэг хол байгаа гэж санагддаг гэж магадгүй. Гэтэл хүн болгон өөрөө өөрсдийнхээ чадлаараа цааг ингээд хөрөнгө оруулалттай юм зөв хийж боломжтой. Тэгээ миний хувьд чадхаараа хийж байгаа хөрөнгө оруулалт маань ээжүүдийг боловсралтай, өөртөө ихтэй, мөрөөдөлтэй, хүчтэй болгож өгч чадсанараа тэр ээжүүдийн хүүхдүүд тэр хэрэгээрээ яг ээж шиг болж үсэг Монголын ирээдүйд ч гэсэн тэр хэрэгээрээ тэр хэрэгээ хөгжүүлэх боломжтой байхаа гэж бодож байгаа. Тийм болохоор ээжүүдийн та нар хүүхдүүдийнхаа ирээдүйн хэм болох хамгийн том үүрэгтэй хүн шүү. Тийм учраас өөрсдөө хамаарсан хөгжүүлээрээ өөрсдөө нэг жишээ болоод миний охин чинь ийм байж болно шүү. Ийм болох боломжтой шүү гэдэг жишээ өөр хэн нэгнтэй мундаг тэр шиг болоорой, энэ шиг тэр ах шиг болоорой ээж чигээ болоорой гэж ингээ харуулж байхтай хамгийн том жишээ та юм чинь. Үнэхээр яг тийм шүү дээ. Тэгэхээр бас ийм гоё одоо ажил төрүүлээд ийм гоё одоо олон хүмүүст одоо амьдралын одоо зөв замналыг нь амьдрах ихтгэл найдвар одоо хайрладаг тийм маш олон хүн гэрлэгээ болж байгаа. Зүгээрээ ингээд амьдралд нь аз жаргал тэгээд санаж бодож байгаа бүхэл зүйл нь сайхан бүтээсэй. Тэгээд өшөө олон мянган эмэгтэйчүүдээ баярлуулаад өшөө олон тий би бол харахтаа л гэж бодож байгаа. Бид бол Монголын ирээдүйг бүтээж байгаа л хүмүүс гэж бодож байгаа. Зөв эрэг нэг тий. Тэгэхээр ийм сайхан одоо үйлс нь одоо дандаа гоё дартан байгаасай. Тэгээд гэр бүлийн хамгийн сайхан бүхнийг хүсье. Нэвтрүүлэгт маань бас ингээд цаг заваа зориулаад оролцож байгаа бол маш их баярлалаа. Тэгээд сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа туяа. Ийм нэвтрүүлэгтээ ингэж оролцуулаад намайг ярьцах өөрийнхөө бодож байгаа санаж байгаа хуваалцах боломжтой маш сайн сонсох хийсэн бас баярлалаа. За тэгээд магадгүй дахиад хэдэн сарын дараа ч юм уу тий хэдэн хоногийн дараа ч юм уу магадгүй тантай эргээд одоо ярилцах байх тэр цаг одоо эргээд баяртай уулзах цаг ирэх байхаа гэдэгт одоо ерөөсөө тий. За тэгээд ажлын амжилт хүсье өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тийм ээ баярлалаа. Баярлалаа үзэгчдээ энэ хүртэл хамт байсан явдал да. Ингээд энэ удаагийн маань дугаараас та нэг зүйлийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Харин бид хүнд ч тулгаагүй бас заагаагүй зүгээр нөхөрсгөөр зөвлөж байгаа гэдгийг авах гэхийн ухаанаар хандж байгаа гэдэгт нь итгэлтэй байна. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.